start recording, right? За мокбанга дуусгав. Юуан. Тайван. Ядарч гэнэ үү? Амар ядарч. За хэд хоног юу хийгээд ядраад. Юу их ажил, айгүй л их ажиллаж штэ. Тийм үү те. Айгүй их ажиллал ядраал яваад штэ. За. Ажлаас өөр юм хийгээд байгаа юм биш үү? Ажил тэгэл ажлууд штэ. Өөр тайпын ажлууд тэгэл. Өөр тайпын ажлууд. Окей. Гэтэ яг тэгээд нэг юм серотонин, допамины, окситоцины хүчээр нэг эрүүл явуулах шиг. Харин те унтраагүй юу? Унтрахгүй шиг явуулах шиг. Тэр ингээд нэг буст болоо шагаа те. Харин тий. За. Манай өрнөх ойрт нэг тийм байгаа. Өгтөд баг шаа. Өнөөдөр инкул байхгүй. Манай инкул өнөөдөр завсарлаад тэгээд инкулгүй бит хоёрлохноо байна. Инкулус бахан ажил гэж яваад тэгээд ятраад унсан байгаа гэж бууж өгсөн байгаа. Өнөөдөр л ажил хийгээл. Яа. Тэгэл байж энэ гадуур гэхдээ төвчрээ амар багассан гоё юм те. Гоё юм уу эсвэл тэр нэг чи нэр яаж ирж байна? Би эрдгээсээ ер нь бол 7 хоногт 3 4 удаа эрт гарах шаардлагатай болж байгаа байхгүй юу? Тэгэхээр машинтайгаа гараад дугаар хязгаарлалтаас өмнө ажил дээр ирээл. Яа. Гэтэ чамд ингээд энэ юу дугаарын хязгаарлалтаар ингээд шийдсэн чинь ямар санагдаж байна? Надад бол дугаарын хязгаарлалт амар тэнэг санагддаг л угаасаа. Одоо юу гэдэг 1 дахь 3 дахь 4 дахь 5 дахь өдрүүдэд тэг сондгоо яаж иж явна гээл те. Биш төгсөн тоогоор нь яаж иж явна гээл те. Гэтэ яг дугаарын хязгаарлалтыг бодоод үзэх юм бол чи ингээд хойны эрхэнд халдаж байгаа юм байгаа байхгүй тий. Та машин худалдаж аваад тэгээ машинаа унах гэсэн чинь тэрийг ингээд эрхий чинь хязгаарлаад байгаа байхгүй шууд. Уу таны авсан дугаар чи юм байна танд байхгүй. Өөрөөр хэлэх юм бол зүгээр юу гэх юм. Одоо нэг өдөр ингээл амар их юм хүнтэй болцсон байсан ч юм уу эсвэл ямар нэгэн шалтгаанаар регистрийн дугаарын сүүлийн дугаараар нь хүмүүсийг гадуур явуулна гişэстэй. Бараг тэгэх гээд байгаа байхгүй юу ер нь. Тэгэнгүүт ингээд энэ ингээ хүмүүсийн өөрсдийнх нь их ашигт нь ингээ шууд ингээ халдж байгааг зарим хүмүүс ойлгохгүй. Тэгснээ ингээд нөгөө яхаа ингээ бус хүмүүсийг бол харьцангуй боломжтой хүмүүс ч юм уу дугаараа сольждаг ч юм уу хоёр машинтай хүмүүс болохоор нөгөөдөөсөө мөнгө авахын тулд тэ зүгээр худлаа өнө пост бичээл тэгэл тэнийг бичээл тэрэнд нь ингээл зарим нэг хүмүүс нь толгоо угаалгаал явж байгаа байхгүй юу. Гэтэ яг ингээд эрх ашиг нь хүндэгдэхгүй байгаа факторууд уу. Тий. Тэнгүүт тэр хүмүүс ингээ хүмүүсийн амьдрал яг яаж юун дээр тулгуурлаад яваад байгааг нэг амар сайн ойлгодгоо. Одоо жишээ нь юу гэдэг ингээд хотод сая ингээд юу GIH орсон шүү дээ гараад. Тэр GIH ороход ингээд унаа олдохгүй бараг 40 минут алхаж ийж унаатай олж байгаа шүү дээ тий. Тэнгүүт тэр айлуудыг харангууд бүх айлууд бүгдээрээ машинтай байхгүй хашаанда. За тэнгүүт унаа олдохгүй 40 минут чи ингээд алхаад явна. Тэгээ ажилдаа явна инээтрээ за ингээд одоохондоо хайрцангууд улаахан байна тийм үү. Хэрвээ хүүтэн өдөр тэх юм болвол ингээд баг нийт хүн амын тал нь ингээд нэг өдөр тэг сафр хийх нь шүү дээ. Хүүтэнд 40 минут алхаад унаагүй яваад тий. Өвөл болох юм бол эн чинь бүр амар лайт болох байхгүй юу? Одоо 100 болохоор хүмүүс мэдрэхгүй шааж ирсэн л та. Хэрвээ яхав хязгаарлалт хийнэ гэх юм бол одоо нөгөө бодлогын хувьд болохоор одоо юу гэдэг хүмүүсийн машин унахыг discourage хийх арга хэмжээнүүд юу байдгүй те яадаг гэдгүү гэл тэгвэл тэдрийгээ давангуутлаа тэрэн дээрээ нийтийн тээврийн public transportation-ыг нь яаж шийдэх үү шийдсэн асуудлууд юм байдаг ч те тийм байхгүй болохоор одоо л бид нар ингэ шууд ингэ хүчээр нэг юм коммунист агаар шахаад байгаа байхгүй. Гэхдээ одоо чам зүгээр өөр яг ямар шийдэл харагдаж байгаа гол нь одоо яаж төвчрлийг багасгах юм. Дугаар хязгаарлах бол хамгийн амар хурдан efficient effective байдал шүү дээ. Efficient нь цааш юм биз дээ. Гэхдээ үр дүнтэй. Үр дүн гэж ярих юм бол одоо ингээл Facebook дээр ингээл янз бүр юм сайт мат дээр явж байгаа байхгүй одоо ингээд дугаарыг хязгаарлалт тэг сондгоогоор явуулсан чинь үр дүн харагдлаа гээл те.
юу эрэг үр дүнтэй байна гэж байгаа байхгүй те. Аха. Тэнгүүд хоёроос нэг асгаар нэг л гарна штэ те. Аха. Тийм штэ. Аха. Хоёроос нэг асгаар нэг л гарна штэ. Тэгэхээр тэр чинь үр дүн угаасаа л тодорхой штэ. Мгм. Машин цөөхөн тодорхой. Тэгээ тэрийг эрэг байна уу, сүрэг байна уу? Угаасаа сүрэг үр дүн гарахгүй нь ойлгомжтой юм шиг. Тэрийг Аха. тэгж яах нь амар тэнэгэл байх л та юм бол. Яа, яг хөө сүрэг Тий. үрдэн гарч байгаа ш. Тэр нөө хүмүүсийн чи хэлсэн ш. Ирэх ашигт алдаа шагаа тий. Тийм. Тэгэл хүмүүс одоо зовж байгаа ч юм уу тий. Тэгэхээр Аха. дугаарын хязгаарлалт миний бодлоор надад зүгээр аягүй зөв санагддаг байхгүй юу? Аха. Хизээч хүмүүсийг машин унахыг discourage хийж надад чадахгүй юм санагддаг. Especially монгол хүмүүсийг. Тэг ягаад гэх юм бол монголчуудын яг нэг морин машин болоо шаацсан юм шиг надад санагддаг байхгүй юу? Тэ нэг Машинтай Монгол. тий морьтой монгол, машинтай монгол болсон тий бүгдээрээ. Мм. Тэгэхээр яг хөө зүгээр ингээд Америкууд бас нэг team стайлтай шүү дээ. Мм. Гэхдээ би яг юу гэж боддог вэ гэхээр машинтай яг юм морьтой монгол нь машинтай монгол болоод нөө тэ Америкууд угаасаа машин дуртай байгаад нөө эсвэл нийтийн тээврийг ерөөсөө хөгжүүлэх байна уу гэдэг дээр л аль нь яг юу юунаас болсон бэ гэдгийг л амар мэдхийг хүсдэг байхгүй юу? Зүгээр. Тэгэхээр магадгүй зүгээр нийтийн тээврийг нь айгу сайжруулчих юм бол тэ нэг автобусных нь тоог нь 2 дахь ихсгэж юм бол 2 дахь автобусны тоог ихсгэх гэдэг бол амар штэ. Тэ тэгхийн бол дугаарын хязгаарлалт надаа айгу зөв шийдэл шиг санагдтыг. Автобусны тоог ихсгээд тэгээд автобус хүлээдэг тэр буудлуудыг нь арай жоохон улирлууд тохиромжтой болгочих юм бол maybe тэ хүмүүс юу яахгүй бах. Зовх нь багасах бах. Тийм. Гэхдээ би өөрөө машингүй болохоор стажикэн 6-оор шааж байгаа. Уус машин дургу. Гэтэ яг замын төгжрөл гэдээ ярангуут энэ зөвхөн машины асуудал эсвэл нийтийн тээврийн асуудал дангаараа бас болж чадахгүй гэдэг байхгүй юу? Энэ дээр давхар нөлөөлж байгаа асуудлууд нь одоо ингээд хичээл амархаар төгжрөл ингээд шал өөр болдог тийм үү? Тэнгүүт яг ингээд харангуут одоо юу гэдэг өвөл байж байгаа л улирлын амралт болонгууд төгжрөл гинт гайг болчтой. Тэнгүүт яг харангуут төгжрөл нөлөөлөд байгаа цэцэрлэг сургуулиуд байгаа байхгүй юу? Гэтэ цэцэрлэг сургуулиуд хүүхдүүд ингээд аав ээжүүд хүүхдүүдийнхээ цэцэрлэг сургуульд хүргэж өгөөд байна гэдэг нь яг үндсэн асуудал нь биш. Цэцэрлэг сургуулиуд руу хаана ямар цэцэрлэг сургууль байна? Хүүхдүүдэд аль сургууль руу цэцэрлэглөө өгж гин гэдэг нь байхгүй юу? Тэгэнгүүт за яг хөө ингээд захын бүсийн сургуулиуд байгаа, төвийн бүсийн сургуулиуд байгаа. Гэхдээ одоо ингээд нийтлэг үзэгдлийг харангууд сая ингээд ойр авдаг хүмүүс баахан цэцэрлэг сургууль гэж ярьлаа л та. Тэгэнгүүт тэр хүмүүс ингээд улсын гайгүй сургалттай сургуулиуд руу ингээд өөр дүүргүүдээс өөр газруудаас ингээд хүүхдүүдийг өгж эхэлж байгаа байхгүй юу? Өгөхгүйд одоо ингээд нэрээ өгөөд одоо гэдэг 500 хүүхэд авах хэрэгтэй сургуульд бол ингээд 1000 2000 хүмүүс ингээд санал манал өгдөг ч юм уу те. Тэгэнгүүт ингээд тэрийг ингээд харангууд яг нөгөө нэг тойргийн бус сургуулиуд газруудаас сургуулиудын хүүхдүүд ирээд ингээд явангууд нөгөө нэг хотынх нь өөрийнх нь circulation ингээд буруу болчиход байгаа байхгүй тий. Одоо юу гэдэг чинь нэг чиглэлд яваад хүүхдээ буулгачаад ажилдаа ингээд явах юмн дээр өөр газар руу ингэж яваа хүүхдээ буулгаа дахиад өөр газар руу ажил руугаа яваад ингээд circulation хоорондоо огтлцоод байгаа байхгүй юу. Тэгээ шаардлагагүй одоо сая 500 мянган хүмүүсийн тэр хөдөлгөөн нь ингээд яг ингээд нэг урсгалт ч юм уу тодорхой юм circulation байх боломжтой юм ингээд тэрийг олон дахин ингээд давтчихгонгууд улам төгжрөл нэмэгдээд байгаа байхгүй. За тэнгуут нэгдүгээр сургууль нь хангалтгүй байна. Хоёрдугаарт сургуулийн чанар харж хүмүүс өгч ийн гэдэг нь болохоор сургуулийн боловсон хүчин хангалтгүй байна гэсэн үг. Ер нь бол муу сургуультай сургууль руу хүмүүс хүүхдүүдээ өгөхгүй байна гэдэг чинь болохоор боловсон хүчин хангалтгүй байна л гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт нөгөө талаасаа иргэд өөрсдөө ингээд сургуулийн боловсрал энэтрэ гэдэг юмыг хитрхи одоо юу гэдэг ашиг бүгдэл өгөөд хитрхи ашиг бүгдэл өгөөд ялгарл үүсгэх маягаар ингээд ерөнхийдөө хүүхдүүдээ ийш тийш ингээд янз янзын сургуульд өгөөд өөрсдөө дээрээ давхар асуудал нэмээд идэг. Тийм шүү дээ. Гүрнэс урагшаа сургуулиуд руу хүүхдүүдээ өгч байгаа шүү дээ. Тийм. Яа man. Яа гэж. Гэхдээ тэгээд давхар одоо энэ дээр юу байгаа л та одоо нүгдээ цэцэрлэг сургууль гэхээсээ гадна худалдаа үйлчлэгээний төвүүд яасан те босод ингээд нийгмийн дэд бүтцүүд ерөнхийдөө бүгд байгаад байгаа. Тэд нар ингээд бас ингээд зохион байгуулалт амар муутай байгаад болохоор ер нь айгүйх асуудалтай байгаа да. Тэгэл тэрнээс бол төгжрөл ерөнхийдөө үүсэж байгаа. Гэхдээ discourage хийхэд бол яах вэ гэхээр цэцэрлэг сургуулиудын хангамжийг сайжруулах юм байна, олон болгох юм байна те. Тэгэнгүүтлээ ер нь хайцсангуу явган дугуун зам мэдрийг бол айгүй нэмэх хэрэгтэй л дээ. Ялангуяа зам sorry. Дугуун зам надад амар effective би санагддаг байхгүй юу? It's kind of stupid.
Тий харин тийм дээр би Индратай ярьжсэн чинь Индра нөгөө нэг урагшаа сургууль руу явна нэ тэргээл тэгсэн чинь би дугуй унаад яваад болох юм биш үү тэргээд нэг юм зөвлөгөө маяг юм өгсөн шүү дээ тий. Нүүл яаж явах юм. Тэгсэн чинь заяа тэрийг Индра надалж байгаа байхгүй. Түгшийг би тэгэж хэлсэн чинь чи өөрхийн тэр санаанд итгээд байгаа юм уу гэсэн. Өвөл яаж явах вэ? Өвөл дугуй унахад зүгээр эдэн штэ. Аа. Дулаахан хувцлаад бэлитэй дугуй унж явж болдог эсвэл би дугуйтай сургуультай хичээлд явдаг эсвэл. Гэхдээ ойтон бах та. Бро safe биш штэ. Чи өвөл. Уу харин тийм болохоор би явган хүний замыг дугуйн зам эдрийгээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэнгүүт одоо ингээл юу гэдэг зам руугаа шахацсан хашаануудыг татуулд юм уу барьд өргөтгөл барьсан илүү дутуу ингээд нийтийн эзэмшлийн талбаар руу ингээд орсон юмуудыг бүгдийг нь хасаад тэрэн дээр зогсоол хийхийнхээ оронд одоо хүмүүс чинь нэмээд зогсоол хийгээд байгаа шүү дээ тий. Зогсоол хийхийнхээ оронд явган хүний зам дугуйн замыг нэмэгдүүлэх хэрэгтэй байхгүй юу. Яг хоо би тэрнтэй амар санал нийлчихсэн заяа. Машинда тааруулж амьдраа шагаад байгаа шүү дээ хүмүүс. Тий. Тэгээ хизээч яг ингээд ийм хүн төрөлхтний түүхэнд ийм гач үзэгдэл байгаагүй байхгүй юу. Гудамж бол хүмүүсийн талбай байсан тий. Хүмүүс үргэлж гудамжаар явдаг тий. Actually хот дотор морьтой зорчих, сүхт хэрэгтэй зорчих хүртэл лимиттэй байдаг гэсэн байхгүй юу. Яг хоо энэ бол би Монголыг яриаггүй шүү дээ. Монгол бол whatever. Өөр гадаадын улсууд ингээд бодох юм бол гудамж чинь яг ингээд хүмүүсийн хоорондоо тий нэг уулздаг одоо тийм олон нийтийн public space. Тэгэнгუთ ингээд машинууд гарч ирснээс хойшоо нэг тийм юутай болцсон. Шинэ нэг тийм нэг стандарт норм тогтоцсон тий. Машин хүн дайрах нь яг үүндээ хэний буруу болж байгаа гэхэлэр явган хүний зорчигчийн буруу гэдэг тиймэрхүү юмнуудыг сургалтын системд оруулж ирсэн гэж байгаа юм. Тий юун дээр үзчихсэн санахгүй. Гэхдээ энэ яг Америкийн одоо нөгөө нэг юуны Америкт ч одоо анх яг энэ машины индастри гэдэг юм mass production тэгээ олноор үйлдвэрлэж гарч эхэлсэн шүү дээ тий. Машин үйлдвэрлэл тий. Ford, General Motors гэдэг компаниуд гарч ирээд тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө бол Европ руу тарахад яг машин ингээд төмний хэрэглээ болж байгаа байхгүй юу. За тэгэнгუთ яг ингээд Америкт айгүй их тийм одоо нэг асуудлууд гардаг байсан тий. Гудамж чинь хүнийх тэгэнгуთ гудамжинд машинууд яваад эхэлж байгаа. Гэхдээ машин чинь ер нь бол fucking өхлийн одоо тий death machine шүү дээ. Ер нь машинаас амар айдаг. Амар шүү дээ. Та дугуун дээр тий зевсэг амар шатна шүү дээ. Тэгэнгუთ ингээд чи нэг тийм нэг family guy нэг тийм нэг funny юу гэдэг юм төхөө. Нэг Ford гарч ирсэн ээ. Энэ миний юу еврей дайрдаг төхөөр нь шааж байгаа байхгүй юу. Тэгсэн чи вау гэсэн чинь зүгээр л ингээл нэг хүссэн еврейлүүгээ ингээд онилж жагаад тэгээд ингээд юугаа дарах юм бол хаазаа дарах юм бол хүссэн еврейг чинь ингээд хавтгаа болгох нь. Еврей хавтгаа болгодог машин гэж шааж байгаа. Тэгсэн чи нэг хүн энийг гэхдээ юу яаж болох вэ? Зүгээр л суугаад хүссэн газар руугаа зорчиж болох уу гэсэн чинь үгүй яг болно л доо. Хэрвээ чи хүсэх юм бол пледгээр хувцас эндүүцсэн ч болно гэж. Яа гэхдээ anyway тэгээд нэг машинууд ингээд төмний яг нэг одоо яг ингээл олон хүмүүсүүдийн ингээл дунд анх удаа орж ирээл тэгэл элдв янзын гимтэл мэмтэл янз бүрийн юмнууд үүсэж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр юмнууд нь яг хинд ингээд нэг эхлээд бол машиныг буруутгаж эхэлж байгаа байхгүй. Энд чинь годомч чинь бидний орон зай бидний энд амьдрах хэрэгтэй бла 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 бла. Тэнгуут ингээд машинууд ингээд айгүй аюултай байна. Тэрийг нь машин үйлдвэрлэгч нар яаж ингэж айгүй гоё твист хийсэн бэ гэхээр одоо яг ингээл 1900 ихэнх оны үед чинь маркетинг тэ стар сурталчилгаа гэдэг юм чинь амар хөгжиж исэн. Тэгэл одоо ингээл бид нэр тэ ер нь бол дэлхийд тэр чигтэл ингээл Америкийн тавьсан үйлдвэрлэл худалдааны жишгээр явж байгаа шүү дээ. Тэнгуут ингээд тэнд яг ийм компанид ажлууд хийж эхэлсэн байгаа байхгүй машин үйлдвэрлэгч. Тэгээд машин борлуулагч нар тэр компанид ажиллана юу гэхээр сургуулиудаар очиод хүүхдүүдэд машин замын дүрмийг танилцуулдаг. Жохо хүүхдүүд. Тэгээд ингээд тэ ийм цагаан шугамаар ингээд та нар зам гарах хэрэгтэй шүү. Машин бол маш аюултай. Тэ та нар ингээд явган үний ингээд зам дээр явах хэрэгтэй. Бла 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 бла. Нэг тиймэрхүү дүрм журам гаргаж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэнгუთ ингээд яаж байгаа вэ гэхээр шинэ одоо үеийн хүүхдүүд юу ойлгож байгаа вэ гэхээр энэ гудамж бол машинд зориулсан юм байна. Харин pedestrian буюу явган үний гудамж нь ийм жижиг юм байна. Би тэгээд нэг гудамжнаас нөгөө гудамж руу ингээд гарахын тулд нэг талаас нөгөө тал руу гарахын тулд би машин харах хэрэгтэй байна. Машин намайг харах гэхээсээ илүү би машины гэрлэнт нь захирагдах хэрэгтэй байна. Явган үний гэрэл машины гэрлээс хамаагүй богинохан хасдаг. Тэ тэгээд ингээд машиныг ер нь бол prioritize хийдэж штэ. Highway гэж чинь highwayд одоо нэгч гарц байдгүй. Тэгээ highwayд хүн гарах юм бол тэр чигтээ өхөн. Тэгээ тэнгуут ингээд нэг ийм шин трендийг бий болгосноороо ерөнхийдөө бол машиныг чухалчилж гисэн байхгүй. Тэгэхээр чи яг сайн хэлсэн штэ.
Ягуун юу л бариад байгаа. Зогсоол барьдаг. Тэгээ өчигдөр нөгөө нэг гэр инновацийн төвөөс хэдүүлээ буцаа явж байхад ягууны зам байхгүйсэн чи санаж байна уу? Тэгээ бид нар машин зам дээр машинуудтай хамт доош алхаж ирсэн шүү дээ. Амар аюултай тий. Тэгээ тэр ингээ бодоод зэхлээр солиотой байна шүү дээ. What the fuck man. Тий одоо ингээд яг дээгүүр ажиллаж байгаа хүмүүс яг юуг чухалчилж юуг хэнийг чухалчилж авч үзэх үү гэхээсээ илүү яг харж байгаа юм нь мөнгө ирэх ашиг л байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг 100 хүний ирэх ашиггүй эсвэл мөнгөтэй нэг хүний ирэх ашиггүй гэдэг юм болчиход байгаа байхгүй юу? 1000 хүний ирэх ашиггүй мөнгөтэй 10 хүний ирэх ашиггүй тий. Тэнгүүт яг ингээ тэрийг ингээ бодоо зүнгүүт нийт ингээ амьдарч байгаа хүмүүсийн нэг сая хүмүүсийн ирэх ашигыг бодохын оронд нэг 200 олигархуудын ирэх ашигыг хараад тэрэн дээр ингээ шийдвэр гаргаад байгаа нь одоо яг ингээл юу гэдэг зам хаадаг штэ тий. Өглөө ингээл хамгийн их ингээл 9 цаг 8 цаг үед ажилдаа ингээ явах үеэр ингээ тэр сайд дарга нар нь бүгдээрээ ингээл зам хааж байгаа л явж байгаа штэ тий. Тэгэнгүүт тэр хүмүүс ингээд ажилдаа явхад яасан асуудалгүй ингээл төгжрэл явж болно штэ тий хүмүүстэйгээ хамт тэгээ төгжрөх юм бол тэр хүмүүс энэ үнэхээр бодит асуудал юм байна. Энэ дээр ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг магадгүй ойлгож болох юм тий. Тэгэнгүүт яг тэр нөгөө нийгэмд байгаа асуудал нь замын төгжрөл нь асуудлууд нь өөрсөнд нь нөлөөлөхгүй болохоор тэрийг яг ингээд бодит асуудал гэж ерөөсөө ойлгож анзаарч чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо юу гэдэг юм яг ялангуяа Монголын хувьд бол одоо юу гэдэг олон улсын гадаад янз бүрийн хүмүүс Монголд айлчилж ирж явах юм бол замыг хаагаад чөлөөтэй замаар явуулж болж чинь тийм үү. Олон улсын энэ чинь нэг юм харилцааны юм байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт улс дотроо байгаа хүмүүс бол нийгэмдээ болж байгаа жижиг сажиг янз бүрийн бүгдийг нь мах биеэрээ мэдрэх нь амар чухал байгаа. You're exactly right зөө. Тэгтээ чи мах биеэрээ мэдрэх нь чухал зам ингээд хаагаад улсын их хурлын гишүүд ч юм уу иймэрхүү хүмүүсийг ингээд тусгаарлж ингэж зорчуулахгүй байх хэрэгтэй гэж ярьж штэ. Privilegeтэй энэ хүмүүс давуу эрх хэдлээд штэ. Тэгтээ зөө энэ хүмүүс лагер руугаа явах тоолондоо гэр хороол харж байгаа зөө. Лагер руугаа явах тоолондоо амар хэцүү амьдрал харж байгаа. Тэ нэг тийшээ тийшээ явах тоолондоо ядуу хүмүүс харж байгаа. Хөдөө явах тоолондоо тэ хотын захын аимшиг эсгүүдээр дайрж өнгөрч байгаа байхгүй юу? Тэ тэгсэн мөртлөө хүмүүс юм бодохгүй байгаад байгаа штэ. Тэгэхээр зөвхөн одоо нөгөө нэг энэ хүмүүсийг ингээд бусад хүмүүстэй хамт ингээд төгжрүүлээд ингээд зорчуулаагүй улмаас эдгээр асуудлаа харахгүй нэ гэдэг бол хотлоохгүй. They're just fucking assholes. Тоохгүй байгаа байхгүй яг үнэндээ. Би яагаад амар эсрэг одоо ингээд яг ингээд чи тэгж хэлээг байх л та. Гэхдээ ингээд нэг тийм нэг өмөөрөх нэг тийм нэрхүү юмнууд нэг яваад идэх юм шиг надад санагддаг байхгүй тий. Одоо жишээ нь чи санаж нөгөө нэг хэн блэ? Хэвээ инх хоёр илүү хин улсын хурал ерөнхийлөгчийн сонголтод оролцчихлоо. Инх хоёр илүү инх болтно илүү аль нь нэлээ. Инх хоёр уу? Заван царайтай нэг биз та. Инх хоёр. Тийм тэгснээ нэг тийм нэг юугаараа ээжтэйгээ хамт нэг кампайн хийсэн байсан шүү дээ. Реклам хийсэн те. Тэгсэн чи ээж нь ингээл амар хатсан дээр нүүсч мүсэл ээжийг ярьж визит хийгээл. Тэгснээ амар хөөрхөдөө хаяа ээжигээ өрөвдөх юм да. Хүмүүс ч намайг их олон янзаар л хэлэх юм. Муу ээж минь сонсчих уу гэж би айх ингэж хэлжүүлээ шагаа те. Өрөвдөх хэвээр маш юм. Жүжигчин жүжигчин лалруу. Тэр зүгээр зохиолч жүжигчид яруу найрагчд болоо таарна. Харин тэгэхээр ингээд гол нь ийм байгаа байхгүй юу? Эднэрт ингээд хэдүүлээ те ингээд амьдралаа ингээд харуулах хэрэгтэй. Эднэр ингээд анзаарахгүй байна гэж ярьж болохгүй байхгүй. They fucking know. Амар сайн мэдж байгаа. Тэ бүгдээрээ мэдж байгаа байхгүй юу? Яг юу болоод байгаа, ямархуу асуудалтай байгаа бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд талбайд ордонд сууж хахад хажуугаар нь сигналт чинь энэ хүмүүс чинь тэр орчинд амьдрахын хувьд бол амьдарч байгаа байхгүй юу? За тэгээ өөрсдөө тэгдэг юм аа гэхэд эхнэр хүүхдүүд нь машин барьж байгаа шүү дээ. Дүүнэр нь машин барьж байгаа ш, найзууд нь машин барьж байгаа ш, төгжрээ явж байгаа ш адилхан. Right? Тэгэхээр ер нь бол they're just very scummy people. Тэгэхээр хэдүүлээ дахиад нөгөө нэг юу хийх хэрэгтэй болов гэж. Жагсаалаа хийх хэрэгтэй болов? Нэрээ тоглоомчгүй. Жагсаалыг бол ер нь тогтмол ер нь хийх хэрэгтэй л гэж ер нь болж. Магадгүй тий 2-3 хоногт нэг удаа ч юм уу, сардаа нэг удаа ч юм уу. Тий сардаа нэг удаа. Би бол 7 хоногт нэг удаа шамаар л. Яг миний хувьд бол нэг 2 сардаа нэг удаа ч юм уу тий байнга тогтмол ингээд бидэрт ийм нөхцөл шаардлага байна гэдэг ер нь байнга илэрхийлж явах хэрэгтэй юм. Тэгээд ер нь ингээ хараад ангууд жагсаал хийж байгаа хүмүүс өөрсдөө бас яг юу хүсэж байгаа амар мэдэхгүй байгаа юм бас амар. Гэтэ тэр чинь юу штэ бро. Тэр чинь амар олон асуудал байгааг хэлж байгаа байхгүй юу? Яа, гэтээ it's fucking hard. Чи эртээдийн тэр нөгөө нэг залуучдын жагсаалт гээд
хүн болгоноос ярилцлага хүн болгоо өөр юм ярьж байгаа байхгүй. Нэг гай үйлдвэрлэлийн талаар ирсэн. Монгол ямар ч үйлдвэрлэл байхгүй бид нар биста бүх мөнгө гадагшаа өгөөд байна. Би нэр энэ дээр амар их ярих point байгаа. Тэгээд нөгөө нэг ээж болохоор цэцэрлэг ярьж байгаа байхгүй. Нөгөө нэг ээж болохоор сургууль ярьж байгаа. Нэг гай болохоор баримт суглаа ярьж байгаа. Тэ тэгэхээр ингээд ягаад хүмүүс юу шаардхаа мэдэхгүй байна гэдэг тэгэхээр амар хэцүү л юм санагдал байгаа л та. Надаа ерөөсөө юу шаардхаа мэдэхгүй байгаа шалтгаан нь бүх юмыг шаардах хэрэгтэй байгаа юм санагдаад байгаа байхгүй. Тэгэл одоо хичээл орох гэж байна. Тэ хичээл ороод ингээд лалрын төгжрээ буцаад эхэлнэ. Тэ тэгэл буцаал 100 дуусаал бид нэр эртээд гэрийнхаа өгөл болно утааны асуудал гарч ирнэ. Утаага үнэртэн жоохон лалрын биш шүү биз дээ. Утаа үнэртэй эхэлцээ л. Утаа орой үнэртэй эхэлсэн байл тээ. Өнгөрсөн дугаар дээр нэг ярьлуу яалаа. Амар сайд санагдсан шүү дээ. Shit. Зунжингаа гоё хөдөө мөдөө яваал тээ. Амар гоё escape хийж байгаа л утаа ороод ирсэн чинь утаа үнэртэй шүү дээ. Чи гэж юм зайлах болоогүй шүү гэж байгаа шиг. Гэтэ ер нь тэр стакуудыг зам хааж явуулахыг ер нь ойлгох хэрэгтэй ер нь бол. Тийм тэгээд одоо юу гэдэг тэр хүмүүс ингээд цаг бүртгүүлж цалингаа асуулж байгаа шүү дээ ер нь бол. Тэгээ түнгүүд ажил олгогч нар бол цалин хасхаас мэдгүй гэхээс ер нь бол нэмэхээ баг мэдгүй шүү дээ. Тэгээ дээрээс нь Монголд бол илүү цаг мэг боддог газар бол ер нь байхгүй шүү дээ. Илүү цаг бодохгүй тий. Тэнгүүд ингээл давхар ингээл олон юм дээр ингээд нөлөөлөд байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бол хэрвээ юу гэдэг хин нэг дарганар ингээд явж явах юм бол мэдгүй би дээр бол нэг ахыг бол амар үнэлсэн. Нэг яг ингээд дарга явах гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд цагдаа ингээд цогцооцсон гэрэл авсан байсан. Нөгөө дарга нь obviously ирээгүй ирэх болоог байгаа. Тэгсэн чинь ингээд амар удаан цогцоолоо байхгүй. Тэгэл нөгөө ах чинь ингээд шахсаар агаал ингээд зөөлхөн шахсаар агаал яваа орчиж байгаа. Тэнгүү тэр ахыг оронгууд араас нь ингээд босон машинд орчиж байгаа. Тэнгүү тэр ингээд буруутах юм байхгүй. Гэрэл нь асцсан те. Нөгөө пистакууд ирээгүй. Харин ер нь бол тэгдгэл баймаар байна. Харин тийм ер нь эсэргүүцэтгэл баймаар. Эсэргүүцэтгэл баймаар. Тэгэхгүй бол одоо ингээд баг багаар ингээд ер нь бол хүмүүс чинь масаар амар хитрхи хүлцэнгүй шүү дээ тий. Тийм дасж байгаа шүү дээ ер нь бол тийм. Одоо ингээ гар бариа бугуу барина гэдэг шиг ингээ баг баар химлээд байгаа байхгүй. Одоо жишээ нь тэр наран плазагийн захирал хинч гэлээ нэг биш. Home Plaza-г ярьж байна уу чи? Home Plaza ч нэг цэцэрлэгийн газар авсан гэдэг. Үгүй за нэг цэцэрлэгийг 25 жилийн өмнө ч лөө 25 жилийн өмнө тэр цэцэрлэгийг яг зориултын дагуу ашиглана гэдэг худалдаж авсан байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ тэр зүг худалдаж авангуутлаа ямар ч зориултын чиглэлээр нь ажилуулаагүй зүгээр ингээд дарсан заяа. Тэнгүүтлээ 25 жилийн турш ингээд нөгөө газрынхаа ингээд баг багаар ингээд газрууд нь томруулсан байгаа байхгүй. Тэгсээр байгаа тэр хэдвэсэн тоглоомын талбай, ногоон байгууламж, зогсоолын талбай бүх юмыг нь битүү ингээд хашаал авцгаа. Одоо тийм том хашаад болцсон. Тэгээ удахгүй тэрэн дээрээ хотхон л барих бах та. Хотхон барина, эсвэл нэг барилга барина те. Тэгэл явчих واخ. Тэнгүүт ингээд яг ингээд баг багаар ингээд ийм хийгээд байгаа хүмүүс ингээд анзаардгүй. За энэ цэцэрлэг ингээд юм байсан. За энэ ажиллахгүй юм шиг байна гэж явж ирсэн. Өө энэ хашаа сонгогч ч гээл те. Тэр ихтэй ингээд өдөр тутамд бол ерөөс ингээд анзаахгүй байгаа байхгүй. Тэнгүүт бид нар нөгөө хитрхи нөгөө амар олон нөгөө дийл хийх асуудлуудтай те. Ингээд бодох юмнуудтай байгаад байгаа болохоор тэр мэрийг өө хашаа наашлсан маа. За энэгээр нь явчих гэж явчих юм уу те. Гэхдээ тэр хүмүүсийг ядуу ойлгож байгаа л та. Яг үнэндээ мөнгөний асуудалтай тий элдв энзимийн асуудалтай байхад биста төгжрээд энэ төгжрлийн асуудлыг шийдэх гэхээс илүү за ерөнхийдөө ажилтаа эртэл гарч л тий юу яа та. Одоо бол тэр мөнгө ерөөсөө ямар ч утгагүй санагдчих шүү дээ. Гэхдээ угаасаа л утгагүй байхгүй юу. Зүгээр ингээ хевлэгдэл гарч идэг тий. Хевлэгдэл гарч идэг тэгэл үнэн зэн ингээл унаал идэг ерөөсөө байнга тогтмол унаал идэг. Тэгээд бидний ингээл амар ажиллаад идэг те ингээл ер нь бол мөнгөний төлөө ажиллаад байгаа шүү дээ. Бүхэл хүмүүс мөнгөний төлөө ажиллаад байгаа шүү. Нэг сая 2 сая төгрөгийн төлөө. Тэнгүүт ингээл тэгэд их ингээ ажиллаалангууд нөгөө мөнгөнийх үн ингээл улам унаал идэг. Унаал байхгүй болол. Тэгтээ тэр чинь тийм бохгүй бро. Яагаад мөнгөний үн унаад байгаа вэ гэл тэгэн гут ингээл те эдийн засагч нар policy maker-ууд те тэр нөгөө нэг economist эднэр нөхдүүд ингээл амар их ажиллаж ин долларын үнийг барих гал хичээгээл энэ бол зүгээр л нэг ингээд амар шатцсан байгаа өрөөнд ингээл тойруулаад ус асгаад байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Гол нь яагаад мөнгөний ханш унаад бид нар мяа байгаад байгаа вэ гэхээр манайх бүх юмаа гаднаас авч байгаа. Literally бүр everything бид нар бүх юмаа гаднаас авдаг. Монгол дотроо баг үйлдвэрлэдэг юм нэг ч байхгүй. Гэтэ if you think about money like
бүх мөнгө бол дэлхийд даяараа бол ер нь амар. Гэхдээ доллар хүртэл үнэн нь ингээл инфляц явагдаад байгаа байхгүй юу? Харин тийм яг complicated-тэй хувьд бол complicated л те. Гэхдээ одоо зүгээр мөнгийг ингээл хүмүүс ингээл мөнгө бол шүү дээ юу ч биш, мөнгө бол тоглоом те өстэй нэр энэ тоглоомыг тоглож сурах хэрэгтэй гэж ярьдэн шүү дээ те. Том улсын хувьд ярил л та. Тэ ингээд эн чин fucking мэгтэй төөгийн ч юм уу эсвэл тэгээд нэг юу нэг бандгар мөнгчин биш шүү дээ те. We're talking about fucking улс орны талаар ярьж шүү дээ те. Тэг яаж улс орн мөнгөтэй болдог вэ гэхээр literally юм үйлдвэрлэнэ үстэй. Тэ you fucking make something and you fucking sell that product. Тэ эсвэл за хятад шиг заяа. Хятад эхлээд яаж мөнгөтэй болсон бэ гэхээр хятад literally хүмүүсийнхээ хөдөлмөрийг зарсан. Бүр амар ихээр зарсан. Тэ бүр ингээл хэвээр хамгийн хямд тэ ажил хятад байдаг тэ. Тэнгуут ингээл бүх одоо Америк чинь дэлхийн номер 1 үйлдвэрлэгч ус байжгаад тэгээд яасан бэ гэхээр Америк бүх үйлдвэрээ бүгдийг хятад руу нүүлгэсэн шүү дээ. Тэнгуут хятадын ажилчид хамаагүй хямдхан ажилдаг. Тэгээ хамаагүй хямдхан ажилдаг болохоор ерөнхийдөө Америкийн үйлдвэр нь хоосорсон. Хятад бүх үйлдвэрийн хятадтай төвлөрүүлээд тэгээд бүтээгдэхүүн хямдхан гаргаж өгдөг. Америкууд тэрнээс их ашиг хүртдэг. Гэхдээ тэрний үр дагавар нь юу болж байгаа вэ? Хятад айгүй хэм сурж байгаа байхгүй юу? Айгүй хэм сурж байгаа байхгүй юу? Өөрөөсөө нэгт хямдхан Америк машин худалдаж авч чадна. Их орондоо үйлдвэрлэж байгаа юм чинь. Хоёрт бүх технологийн сурж байгаа. Тэгэнгუут ингээл 10хан жилийн дотор 15хан жилийн дотор яг уу Дэн Шаопен гэдэг хятадын удирдагч ерөнхийлөгч энэ бодлогыг гаргаж ирсэн л дээ. Мао Цзэдуны дараачийн хүн бохгүй юу? Ийм намхаа метр 50 өндөртэй хоббит шиг аяадаг бохгүй юу? Дэн Шаопен. Баярлаа. Тэгээд Дэн Шаопен гэдэг тэр нөхөр намхан гэсэн чи яасан уу? Метр 50 штэ бро. Энэ метр 50 are you? Дэн Шаопен гэдэг нөхөр ерөнхийдөө хятадын эдийн засгийг нь ингээд баруунд нээлттэй болгосон тийм гай байхгүй юу? Тэгээ ингээд тэр нөхрөөс хойш ер нь бол 80-аад оноос хойш хятад ингээд 40 жилийн дотор ингээд бүр economic те ингээд miracle гайхамшиг ингээд трансформ хийж чадж байгаа байхгүй бүр тэр чигт нь те. За тэгвэл тэр яг хятадын бааг өгч яг гол ярих гэдэг нь юу гэхээр бид нар юу ч хийхгүй байгаа байхгүй юу? Хятад бүх юм хийж байгаа. Бид нар юу ч хийхгүй те. Тэгэл CEO оруулж ирнэ те. Нэг дэлгүүр гаднаас амирх оруулж ирдэг. Нөгөө дэлгүүрүүд нь бүгдээр гаднаас яадаг байгууллагууд. Дандаа гаднаас юм оруулж ирдэг тий. CEO-д ороод үзэх юм бол хэдэн Монголд үйлдвэрсэн Монгол бүтээгдэхүүн байна. Хэдэн гадны бүтээгдэхүүн байна гэж та нар боддоо. CEO-гийн интерьерийг тогтжуулсан барилгын материал дотор нь байгаа тавилгуудаас ахуулаад тий бүх юм бодох юм бол бүгд гадных байхгүй юу? Nothing is homegrown. Гэтэ би бол CEO GS25-ыг бол тодорхой хэмжээнд бол үнэлж байгаа. I mean эргээр надад л тийг санагдаж байгаа. Яагаад гэвэл яг юм үйлчлэгээний салбар дээр ингээд стандарт тогтоогод өчөж байгаа шүү дээ. Ийм байж болох юм байна. Ийм байж болох юм байна. Ингээд брендингтэй хүмүүст ингэж үйлчлэж болох юм байна гэдэг тодорхой стандарт заагаад өгч байгаа болохоор надад CUGS25 таалагдж байгаа. Гэхдээ чиний өмнө хэлсэн бид нар өөрсдөө яг юу ч хийх байгаа гэдэг нь үнэн багхгүй. Гэхдээ за GS25 тэгээд CEO орж ирснээрээ бид нэр тэр стандартаас нь суралцаад манай энэ мөнгөтэй энэ олигарх энэ тэнэг стакууд байгаа шүү дээ. Дээр угаа доор угаа тэ цүнхийг барьж байгаа, цүнхээ бариулж байгаа энэ нөхдүүд тэгээд стандартыг нь хараад юм хийсэн үү? Одоохондоо хийгээгүй л байна. Гэхдээ ядаж хэдэн мянган залуучууд ер нь бол хэдэн мянган жилийн дараа гэж байгаа. Хэдэн мянган залуучууд харилцааны соёлтой болж сурж ийн, хүнд үйлчлэл сурж ийн, хүнд үйлчлэг гэхээс илүү хүнтэй харьцаж сурж байгаа байхгүй тий. Тэнгүүд хүн ер нь хүнд харилцаа заахтаа өөрөө илдэг нарсыг харилцаж ижил ер нь хүнд харилцаа заах л та. Тэнгүүд одоо юу гэдэг үйлчлэж байгаа хүмүүс нь үйлчлүүлэгчтэй аятайхан харилцаж иж үйлчлүүлэгчээ бас нэг харилцан сургах юм болов уу гэдэг юмыг харуулдаг юм шиг санагдсан. Гэтэ би зүгээр CUGS25-ын боо өгөхгүй шүү. Ер нь бол яг хөө тим байгаа. Чи мөнгө авцсан юм уу? Мэн жоохон заа. Тэгэл яг хөө зүгээр бас нэг надаа таалагддаг болсон юм. Монголчууд амар бүхэлцдэг болсон байлээ. Хүүхдүүд ялангуяа CU-д ажиллаж байгаа хүмүүс ч юм уу ажилчид. Тэгээ нэг солонгосууд нэг бүхэлцдэг шүү дээ. I fucking hate that. Япончууд бүхэлцдэг. Япончууд солонгосууд бүхэлцдэг шүү дээ. Тэ. What's wrong with бүхэлцэх? It's not part of our culture. It never has been. Тэнийг бид нар бүхэлцдэг байсан юм уу? Үгүй. Тэгэж fucking бинлэг ингэ шүү дээ. За чи бүр ингэж өмнө бодъё л да. Бидний culture-т ер нь бүхэлцдэг юм байсан юм уу? Яг хоо тэгэж бүхэлцдэг юм байсан л дээ. Япон шиг тийм бол prevalent бол биш шүү дээ. Япон шиг тийм
тийм соёлын Солонгос, Япон хоёр шиг тийм соёлын нэг хэсэг бол биш шүү дээ. I fucking hate it. Seriously. Надад ерөөс таалагддаг. Надад гар барьдаг ийм соёл ч юм уу те нэг иймэрхүү юмнууд аюу таалагддаг байхгүй. Тэгээ ягаад зүгээр энийг хэлж байгаа гэхээр би хүүхдүүдтэй ажилтдаг шүү дээ. Хүүхдүүд төрж ирээд сайн ногшаа гэдэг ингээд өдөөс ингээд нэг солонгос хүүхдүүд чинь ингээд бүхэлдэн шагааддаг байхгүй. Урагшаа хойш ингээд шаа. Наадах дээр ч юм бол байсан. Үнэхээр санал нийлэхгүй. I fucking hate it. I really hate it. Би ер нь бол хүмүүстэй бас аюу бүхэлдэн мэдлдэг байхгүй юу. Гэтэ би солонгос кино, Япон кино ер нь үздэггүй заяа. Надаа ямар ч тийм солонгос, Японы ерөөсөө инфлюенс байхгүй заяа. Гэхдээ maybe чи тэгэж бодож иж магадгүй. Гэхдээ subconsciously ингээд чинь даалт ухамсар чинь нөлөөлж иж магадгүй шүү дээ. Чи тэгэж бодохгүй нөө. Надаа хамгийн миний дургу тийм subconsciously maybe нөлөөлдөг гэж магадгүй заяа. Гэтэ би ингээд айгүйх машинд ингээд бишээ машин барьж байхдаа айгүй ингээд явгаа явж байгаа хүмүүст айгүй зам тавьж өгдөг байхгүй юу. Тэгэнгүүт зам тавьж өгөнгүүт ингэж бүхийж ёсолдог хүмүүс айгүй олон болсон байлээ. Аагүй тэр бол болно шүү дээ. Really appreciate. Of course тэр бол болно. Зүгээр л яг хоо энэ тэгтээ миний зүгээр хувийн уур надад амар олон уур хөрхи патриотик болохоор юм байдаг шүү дээ. Тэгтээ надад амар лалрын сагддаг байхгүй ингээ хүүхдүүд ингээ картер яаж байгаагаар ингээ зөрөгтэй сайн агшаа гэл ингээ бүгдээр ингээ 5 6 одоо бүхэлцүүл те. Нэг тийм нэг балер Korean culture суудсан юм шиг санагдаад байдیں۔ Ер нь бол зүгээр. Тэгээ энэ Korean гэхээс илүү Asian culture байх гэж бодож байна. Тэгээд гэхдээ it's not our монголчууд бас ерөнхийдөө яг миний assume хийж байгаагаар айгүй их ингэж ёсолдог байсан байх. Хүндэтгэлтэй хүмүүстэй хүндэтгэлтэй айгүй харцдаг байсан байх. Монголчууд одоо дээр үеийн монгол кино мэнэг харах юм бол те ингэж мингээл айгүй гоё ёсч мөсдөөс шүү дээ. Тэр мөрийн шиг ерөнхийдөө тиймхүү culture монголчууд байсан. Тэнгүүд Оросын нөлөөллөөр Монголын нэг юм соёлын тэр хэсэг нь болохоор нэг жоохон европчсон, хагас европчсон болсон тий. Тэнгүүд яг ингээд хүний хүндэтгэх нэг тиймхүү юмнууд нь харьцангуй багассан юм санагдаад байдаг байхгүй. Гэтэ бүхэлдсэн гэдэг чинь дотроо өөрөө зөндөө олон янзын бүхэлцэлт байгаа шүү дээ. Yes. Ерөнхийдөө бол монголчуудын хийдэг байсан бүхэлцэлт тэгээд солонгос юм уу японочууд юм хятадын хийдэг байсан бүхэлцэлт бол хоорондоо шал өөр баг. Би бол тэгж бодож байна. Та нар одоо жишээлбэл нэг хятадын нэг дээр үеийн бичлэг байдаг. Бээжингийн 1907 оны нэг хар цагаан бичлэг байдаг хөөхгүй. Тэрэн дээр ингээл нэг нүүрс мөрс айлуудад хүргэж өгөөл тэрийг дээр бүр маш дээр үеийн байж шít те. Хар цагаан тэгэнгუут ингээд тэрэн дээр годомжинд нэг хоёр ингээд хятад тааралцсан хоорондоо бүхэлцэж байгаа хөөхгүй. Амар өөр тийм стайлны бүхэлцэлт явагдчихжээ лээ тэрэн дээр. Тийм тэгээд уулзаад ер нь бол баг 10 20 удаа бүхэлдсэн. Нэгтгэж. Гэхдээ яг зүгээр яг миний сая хэлсэн юмнууд бол тийм нэг жоохон patriotism дээр л суурилж хэлсэн юмнууд баг л та. Надаа зүгээр ингээд энэ инфлюенс нь зарим байдлаар ерөөсө таалагддаг байхгүй юу? Ойлгож байна уу? GS25 тэ ингээд CU ингээд гоё юм зөв culture оруулж ирж байгаа. За тэр нь бол үнэн заяо. Би GS25-д ороод хүн сайн байна уу гэхлээр би өдөөсөн сайн байна уу гэдэг. Баярлаа, баяртай гэдгээр нь би баярлаа гэдгэлээд гардаг. Тэр бол it's common courtesy хаанч байх хэвээр тэ. Гэхдээ таалагддаггүй юм нь бид нэр бүр гадны бүх юмыг оруулж ирээд дотооддоо юу ч хийхгүй, дотныхоо ямар ч юмыг дэлгэрүүлэхгүй бүх юмаа гадагшаа өгöd байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол энэ гэхдээ газар шороо ч юм уу эд баялаг би тэгэж нэг ардын намын солиорлыг хийх гээгүй шүү за. Энэ бол зүгээр л бид нэр амар арчаагүй юу ч хийхгүй байгаад би амар бухимдаад байдаг байхгүй юу? Жишээ нь солонгос жуулчд байна заяо. Ойрд амар их солонгос жуулчд харж байгаа шүү дээ, тэ. Физик болчлоо яалаа биз та. Бүгдээрээ ирээш байгаа, тэ. За би бол Япон жуулчд амар дуртай. Хамгийн амар дотоодд хөрөнгө оруулдаг. Тэгээд хамгийн ийдэг. Хамгийн амар тийм ёс зүйтэй хүмүүс нь Япон жуулчд юм санагддаг байхгүй юу? Солонгос жуулчд байдаг worst. Ягаад worst вэ гэвэл солонгосчууд хурж ирээ солонгос хоолой иддэг. Ихэвчлэн. Тэгээд солонгос компаниар үйлчлүүлдэг. Солонгос туур гайд авч явдаг. Яг уу Монгол гэхдээ тэр нь гэхдээ солонгост амьдарч исэн Монгол. Тэ. Тэгээ ингээд бүх ингээд хийж байгаа юм бүгдээрээ хаашаа эргэлдэж байгаа гэхэл эцэст буцаад солонгос руугаа directly очдөг юм хийдэг байхгүй юу? I fucking hate that. Right? Тэнгуут ингээд хамгийн Монголд ингээд ийм contribute хийдгүү соёл солонгос соёл шиг харагддаг байхгүй юу? Хамгийн амар уур хүрдэг юм. Биднээс авч байгаа юм нэг ч байхгүй заяа. Зүгээр нь хитэн сувенирны нэг тэмээ мэмэл авдаг баг. I heard тэмээ солонгост амар popular гэсэн. Хүмүүс амар тэмээ туртай гэдэг нэг тийм чихмэл тэмээнүүд. Гэхдээ яг ингээд манай нийгэм соёлд тэ хүмүүст ингээд хувь нэмэр оруулж байгаа юм юу вэ? Өөрсдийнхөө хэлийг заана, өөрсдийнх нь хэлийг ойлгоход юу их юм? Өөрсөндөө бизнес юм. Өөрсөндөө бизнес хийгээд юу их юм? Бүх мөнгөө өөрсөнд л нөгөн. Right? За тэгвэл өөр
За Солонгостой харилцаж байгаа харилцааны хувьд хэрэг мөнгөн чи Монгол руу finally ирдэг гэж бодож байна. Солонгост ажиллаж байгаа хүмүүс монголчууд руу Монголд гэрийнхэн лгоо мөнгө явуулсангууд бид нэр Солонгос product аваад буцаал Солонгос руу очиж байгаа байхгүй юу? Same with China. Same with America. Бүгд л яг тийм. Яг Монгол дотор эргэлддэг юм яг юу вэ? Зүгээр ингээд ийм санхүү эдийн засаг мөнгөний хувьд. За сургуулиудыг ярих уу? 9 сарын 1 болж байгаа юм чинь. Бөөн багш нар байгаа заяа. Бөөн Америк багш нар байгаа. Солонгос багш нар, Япон багш нар, Хятад багш нар байгаа. Тэндээ голлогдол багш нар нь Монголд ирдэг байхгүй юу? Хизээж тентхийн сайн хүмүүс Монголд өргөдөж ирдэггүй. Бүгдээрээ голлогдлууд. That's true, right? That's true, right? Yep. За тэнгуут тэр голлогдлууд хурж ирэнгуут Монгол багш нараас чи хэрэг цалин авдаг гэж бодож байна. Дор хаяж 3 дахин. Дор хаяж 3 дахин. Accommodation-ыг нь төлнө. Transportation-ыг нь төлнө. Per diem авдаг өдөр болгон. Германы мөнгө. Тэгээд Монгол багш нараас 3 дахин их цалин авдаг. Why? Because they're black, because they're Korean, because they're Chinese, because they're Japanese, because they're white. Тэгтээ worst of the worst. Тэндээ юу ч чадахгүй болохоор энд хурж ирээд хагас хүсчихэл заадаг. Тэнгүүтлээ гадаадын сугуудыг авчингууд амар шүтэнгүүтлээ Монгол хүмүүсийг ерөөс үнэлдэг. Үнэлэхгүй. Тэгэл Монгол багш нар амар муу цалинтай ажилтдаг. Хамаг мөнгө нь хаашаа явуулдаг. Та энэ баян хүмүүсийн төлөөд байгаа хүүхдүүдтэй ингээд төлөөд байгаа мөнгө нь хаашаа явуулдаг гэхэлэр яг хоёр хэсэг хуваагдаж байгаа байхгүй юу? Гадаад багш нар, гадаад expert ч гэжтэй чаавс. Гадаадууд тэгээд сургуулийнх нь одоо тэр нэг маш цөөхөн тэг хөрөнгө оруулсан бүрэлдэхүүн. That's why I'm so fucking frustrated, man. Тэгээ бид нэр юм харахтаа гадны жишээ хүртэл харддаг нь уур хүрдэг байхгүй юу? Машиныг одоо ярил л та. Хин машин ийм амар нийгэмд чухал байр суурь эзлэх ёстой, хүн болгон машинтай байх ёстой гэсэн энэ айдиаг оруулсан. Яг үндэ Америк штэ. Ер нь бол тийм штэ. Хин лагерын ийм suburban амьдралаар амьдрах ёстой гэж ярьсан. Америкийн таун дээр тэгж гардаг болохоор хүмүүс дуртай байдаг юм санагддаг байхгүй юу? Яг хөө гэр хороол бол тодорхой хэмжээний suburb л та. Гэхдээ төлөвлөлт муутай те нэг юм нэг гадаад стайлтай гадаад нэртэй юмнууд нь бүгдээр гадны копи юм санагддаг байхгүй юу? За sorry би амар яг ясрах юм бол Америкийн suburb-ыг харах юм бол амар төлөлт муутай байдаг шүү дээ. It's the worst. Амар юм тойрсон ингээл юм замаар ингээд оролцож молж байсан. Зүгээр ингээд яг одоо Монгол архитектурд нэг хотхон төлөхөөрөө дээрээс ингээд гой харагдана гэж бодонготлаа зам амыг амар ингэж явуулж моолол тий. Харин амар тэнэг юм хийгээл тэгэл тэрэн дээр нөгөө нэг инженерийн шугамшуулж яа тэр хүмүүсийн тав тух гэдэг юмнууд нь байдгүй. Зүгээр л гоо зүг нь бодсон тий. Тийм suburban дээр бол Америкийн suburban-ы жишээ авч явах нь бол хамгийн буруу. Хамгийн буруу. Гэхдээ тэгдэг хөхгүй юу? За орон сууцсан дээр хиний жишээг авдаг, хятадуудыг авдаг. Монголд баригдаж байгаа бүх орон сууцуд бүгдээрээ хятад стайлтай. Ингээл нэг юм Victoria Town, Elizabeth Town гэл амар хошгорцсон хөөрцөн нэртэй энэ зураглалууд бүгдээрээ хятад хийгддэг юмнууд байхгүй юу? Амар үргэлжлэлтэй. Зураг нь хүртэл хятадаас ирдэг байхгүй юу? Тийм орчуулаад байдаг. Тэгэхээр дизайны өрмөц шийдэлтэй мэдлэлтэй гэж ярьж байгаа юм бол нэр үнэхээр it's no guys. Тэгэл ойр зүгээр амар уур урж ин л та. Тэгэл ингээл ийм бодохгүй байх гэхлээр impossible байхгүй. Сургуулийг ингээл бодонгууд орчлон oh my god гэдэг нэрээ иймч гадаад багштай, тиймч гадаад багштай. Вау, орчлон тийм сайхан байгаа бол яагаад орчлонгоос тэг гарч исэн хүүхдүүд бүгдээрээ гадаад явж чадахгүй байгаа. Яагаад орчлонгоос хүн шиг хүүхд гарч ирдэггүй юм. Орчлонгийн хүүхдүүд ер нь бол pretty fucking shit. Хоббигийн хүүхдүүд чинь ихэнх хувийн сургуулийн хүүхдүүд амар муу хүн болж гарч ирдэ шүү дээ. Зүгээр нэг худлаа англи хэлтэй. Худлаа англи хэлтэй. Тэр англи хэллээрээ Америкт очиод Макдоналдсд л ажиллаж болно дөө. Ер нь бол нэг тийм нэг нэг TikTok англи хэлтэй хүүхдүүд гарч ирдэг байхгүй. Fucking SAT ч өгч чадахгүй, IELTS ч олохтой өгч чадахгүй. Тэгээ тэрүүгээр ээж аав амар бахархдаг. Манай хүүхд эхлээд англи хэл сурсан. Монгол хэллээсээ илүү англиар илүү сайн ярьдаг. What the fuck? Шинийг бахархах юм шиг. Би монголоор муу ярьдагтай амар ичтэй шүү дээ. Тэгэл одоо яг сайн сургууль гэхээр английн сургуульттай, математикийн сургуульттай тийм сургуулиуд ингээл амар сайн сургууль гэлдэгдэг тий. Тэгэл хотын төв хэсгээр байгаа нэг хідэн худлаа нэг тийм нэр зүүсэн сургуулиуд руу хүмүүс хүүхдүүдэд өгөх гээд амар хичээдэг. Тэгэл тэр нь амар үнэтэй. Тэгэл тэрнээсээ болоод наашаашаа айгүй олон хүмүүс ингээл ийш тийшээ яваал тий. Гэхдээ сургууль дээр яг ингээд education system өөрөө ингээд амар тэр чигтэй юм corrupted байгаад байгаа байхгүй юу? Яг ингээд
зөв хүн нийгмийн хүнийг бүтээх үг гэхээсээ илүү зүгээр юм ажилчин хүчнийг ингээд бүтээх зорилготой юм шиг те. Labor force бүтээх зорилготой юм, төхөөрөмж юм, үйлдвэр юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо ингээд боловсролын систем одоо харангууд тэнгүүд чи тэр сургуулийг төгсөж гарч ирээд өөрийн гэсэн хүсэл мөрөлдөлтэй мөрөөдөлтэй амжилттай тий улс их орныхон төлөө юм хийх сонирхолтой тийм хүн гарч ирж төгсөн нь ерөөсөө тэр хүмүүсийн индастригийн ерөөсөө чухал юм нь бол биш. Зүгээр тэндээс гарч ирээд хин нэг том толгойтой пистагийн доор нь бовыг нөхөд ажлыг нь хийх нь л тэр сургуулийн гол зорилго болчиход байгаа байхгүй. Тэнгүүд өөрийн гэсэн толгойгүй үзэл бодолгүй худлаа үнэн нэг англиар яасан пистакууд тэгэл одоо тэнгүүд ингээд бас ингээ харангуй зөө том ийм корпорациудыг харангуут гайгүй сургууль төгсөөд гайгүй хил мэлтэй болоод ирсэн гэл ийм хідэн хүүхнүүд тэнгүүтлээ тэр хүүхнүүдийн хийдэг ажил нь зүгээр хүмүүстэй энэ тэнд ингэж явуулдаж ховж хутгаж заваарч явдаг. Тэгсэн чинь маа нэг борлуулалтын залуу залгсан байгаа хөөхгүй тий. Залгсан чинь тэр залуу дуугаарыг нандуулсан байгаа юм л та. Тэгснэ маа нэг юм байдаг барилгын тэр барилгад ажилдаг нэг хүүхэн байгаа хөөхгүй. Тэгсэн чинь тэрлүү залгаснаа тэр хүүхнийхээ явдал судлыг нь яасан хийсэн манай нөхрөөс холдуулаач гэж ярьж байгаа хөөхгүй тий. Наацхийн жишээ. Тэгэл яаж хийж байгаа л нэг гайгүй боо өгч гэсэн надтай. Саяны тэр юун дээр боловсролын систем дээр яг нэмж ярих юм байгаад байгаа байхгүй юу? Тэрэн дээр болохоор яг орчин үеийн боловсролын систем, дэлхийн боловсролын систем чинь ер нь бол нэг л чиг хандлагатай шүү дээ. Тэ Монгол, Япон, Хятад бүгдээрээ л яг нэг тийм юутай байдаг. Тэгээд яг зүгээр гол нь яг ингээд боловсролын систем хаанаас гарч ирсэн бэ гэхээр яг ажилтны төрлийн хувьсгалын үеэс гарч ирсэн байхгүй юу? Англиас. Яг 1800-аад оны дунд үеэс. Тэгээд ингээд тэр үед ингээд хүмүүс тэ гараараа юм хийхээс илүү үйлдвэрлэл машин тэ техник технологи гэдэг юм дээр найддаг болсон тэ шинжлэх ухааны одоо тэр сэтгэмж гэдэг юм төгцсөн тэ. Тэгээд нэг тим цаг үе байсан байхгүй юу? Тэгэнгუთ яг энэ цаг үед гол яг хамгийн чухал юм юу байсан бэ гэхээр сайенс байсан. Шинжлэх ухаан, инженер. Тэгээд гол юм нь ажилчид бэлтгэх байсан байхгүй яг чиний сая хэлж байгаагаар тэ. Тийм болохоор энэ үйлдвэрт ажиллах хүмүүс, үйлдвэрийн машиныг засах, янзлах хүмүүс, энэ машинуудыг нь юу яах хүмүүс, зохион бүтээх хүмүүс, тэ шин юмыг нээх хүмүүс. За тэгээд энэ бүх ажлыг бүгдийг зохицуулах одоо тэр нөгөө нэг офисын ажилчид, тэ офис гэдэг чинь энэ үед гарч ирсэн ер нь бол нэр томьёо офисын ажилчид. Энийг бэлтгэхийн тулд хамгийн их хэрэгтэй юу вэ? Мэдлэг юу вэ гэхээр математик гэхгүй юу? Тийм болохоор математик яг юм пирамид шиг хамгийн дээр нь байдаг. Тэгээ математикийн доор яг тэр математикийн одоо хэлээр ойлгогддог шинжлэх ухаанууд. Тэгээ тэрний доор нийгмийн ухаан. Тэгээ тэрний доор урлаг. Тэгээ тэрний доор спорт гэдэг байхгүй юу? Ер нь бол энэ бол яг ийм тогтсон пирамид. Тэгээ энэ системээр бид нэр сүүлийн тэгээ бараг 200 гаруй жилийн турш явж байгаа байхгүй юу? Тэгээ тийм болохоор барууны ямар ч улсад орсон математикийн шалгалт авдагаараа л SAT өхийн тулд SAT юу авдаг вэ гэхээр reading writing тэгээд maths авдаг. Үргэлж математик бүх юм дээр математик авдаг байхгүй GRE өгч гисэн математик авдаг гэсэн санагдаж байна надаа. Математик заавал on top. Гэхдээ Монголд энэ систем нь бүр буруу болоод бүр экстрим болсон те бүр математиктай хитрхийг цаг анхааруулдаг бус хичээлдээ бүр хайдаг болсон. Бүр ямар ч нэг баланс байхгүй болсон болохоор Монгол амар дампуу байд юм санагддаг байхгүй юу? Тэгэхээр энэ амар юм тогтцсон түгээмэл юм юу л та. Чи надад нэг итгэхгүй байгаа юм шиг царай гаргаш яагаад. Итгэж ин тий SAT математик гэдэг яг ерөнхий тогтолцоог бол ойлгож байгаа л доо. Гэтэ яг зүгээр системийг одоо ингээ харах юм бол чиний өмнө хэлсэн шиг ингээ тийм тогтсон пирамид гарцсан тий. Тэгээ энэ пирамид нь ерөөсөө л ингээ нийгмийг ингээ ажиллах хүч бүтээх зорилттой системүүд нь угаасаа тодорхой байгаа байхгүй. Тэгээ энэ нь болохоор надад ингээ тэр жигтэй юм кроптой санагдаад байгаа байхгүй ерөөсөө тий. Хүн болгон ерөөсөө л ажилчин хүчин болох ёстой. Зүгээр л юу тийм боол болох ёстой гэсэн нэг юм логик гардалт нь яваад байгаа байхгүй. Гэхдээ гол нь ийм заяа хамгийн сонирхолтой юм заяа. Энэ систем айгүй тийм зөв систем байсан байхгүй. Аж үйлдвэрлэлийн хувьсгалын үед те амар их олон эрдэмтэд гарч ирсэн. Нийгэм тэр жигтэй өөрчлөгдсөн шүү дээ. Тэ яг тэр 1800
одоо оноос хойш те бид нар ингээд 200 жилийн дотор ингээд дэлхийг бүр ингээд оронгоор нь өөрчилж чадлаа штэ. Мууч, сайнч те хүн төрлөختөн анх удаа ингээд байгаагүй шиг хөгжсөн те байгаагүй шиг амар мундаг болоод лаг болж байгаа байхгүй юу? Which is true. Тэгэхээр амар зөв систем байсан. Одоо болохоор яах хэрэгтэй байгаа гэхээр бид нар шинжлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? That's what I mean. Тийм. Гэхдээ Монголын энэ боловсролын систем нь хуучирсан барууны боловсролын системийн бүр муу хувилбар нөхгүй. Тэгэхээр бид нэр ажилчин ангиж бэлдэж чаддгүй байхгүй Монголд. You know what I mean? Effectively Монголын сургуулийг төгсөөд ажилчин анги болж чадах хүн байгаа юу одоо? Байхгүйгээ хэлвэл зарим хүмүүс гомдож байна л да. Байх нь байгаа л да. Гэхдээ байхгүй л дээ. Би бол өөрийгөө effective ажилчин ангийн хүн болсон гэж боддгоо их сургуулаа төгссөний дараа. Би бол амар effective ажилчин байсан. Ааха. Тэгээд амар effective ажилчин байгаад би ер нь өөрийгөө буруутгасан л да. Ааха. Ер нь яг ингээд яг тэр боловсролын системээр нь яваад чи сайн ажилчин болж гарч ирээд нийгэмд ингээд ажил хийгээ явангууд чи өөрийгөө ингээд хүн гэдгээ мартчихж байгаа байхгүй тий. Fucking ажил хийх хэрэгтэй. Өдөр шөнөгүй ажил хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй. Тэгэл за энэ ажлыг дуусгал тэг жоохон амс хийнгүү дахиад араас нь ажил орж ирээл. Тэгэл амрахгүй ажиллал би энэ модал өвдөөл тий. Тэгэл арг гэрд нь юу болоод байгааг нь мэдэхгүй. Тэгээ хинд мөнгө болоод байгааг гингүүд ерөөсөө л тэр юу гэдэг байгууллагын том захирлууд ч юм уу тий. Тэгээд жоохон гайгүй мөнгө олдог бол хүүхдээ нэг хувийн сургуульд явуулчин тий. Тэгсэн чинь нөгөө хүүхдийг нь хувийн сургууль нь fucking баллаа ичдэг шээс тий. Тэгэл явандаа ингээ харангууд гинт ингээл сэрж байгаа юм чинь тий. Би юу юуны төлөө ингээ яваад байгаа яг ингээл бодтой амьдрал нь ч дээшлэхгүй тий. Санхүүнч дээшлэхгүй зүгээр ингээл нэг хүний газар ингээл ажлыг эффектив ажилчин болсон байгаа байхгүй. Тэгэл ингээл шин санаа манай санаачлангууд ер нь бол хүмүүс ингээд одоо ингээ харж ангууд нөх амар юм тоож байгаа шинж гаргахгүй. Шин санаа манайх шиг тоож байгаа шинж гаргахгүй. Гэж сонсчол явчин тий. Тэгэл ажлаар дараалаа. Тэнгүүд л дараа нь нэг өдөр гарч ингүүт би аим гой санаа боллоо гэснэ. Чиний нөгөө ярьсан санааг чамд эргүүлж ярингуутлаа нөгөөдгөө ажил болгонгуутлаа чамайг дараа шатчих байгаа байхгүй. Тий. Яа тиймэрхүү юмуд байсан шүү. Тэнгүүд бид нар одоо ингээд өөрсдөө юу гэдэг өөр ажлын систем байх юм бол шин санаа гаргаж байгаа хүмүүстэй тэр шин санааных нь эрхийн нөгөөд тий. За чидгүүд энийг цааш нь хөгжүүл аваа яв ингээ яв гэдэг боломжийг нь олгодог байх юм бол ингээ харилцан өсгöd байгаа байхгүй тий. Тэнгүүд яг өөрсдийнхөө нөгөө нэг юм юугаараа эгоноос гэх юм уу тэрнээсээ болоод өргөжих томрох боломжоо алдаад байдаг тий. Зүгээр нэг юм тогтсон юм систем дээр гацаал байдаг ч юм уу. Эртээ Fat Cat эдүүлээ ороод урчигтэр ороод нэг jazz тоглолт үзсэн шүү дээ. Munich, Израиль, Улаанбаатарын артистууд нийлж байгаа. Тэгээд тэрэн дээр ингээд зүгээр амар гоё байсан бохоггүй тэр тоглолт. Та нар хэрвээ очиж үзээрэй заа гэшээс өнөөдөр орой тийм үү тий дуусч байгаа. Энэ анги гарахад дууссан байна. Тэгээд тэдний тоглолт нь бүр амар гоё байсан. Fucking amazing. So beautiful. Тэгээд яг тэр үед яг бодож байсан бохоггүй юу. Тэд нар ингээд дэлхийгээр аялж байгаа тий. Дэлхийгээр аялал тоглолт хийгээл. Гэтэ хайртай дуртай юм байдаг тий. Хөгжим тоглолт. Тэгэл ингээд тэр хүмүүсийн ингээд харахлаар бүр маш тийм жаргалтай хүмүүс байгаа байхгүй. Амар happy. Нүднээс нь ингээд гэрэл цацарсан тий. Хөгжмөө тоглож байхдаа тий нэг хайртай хүнээ үнсэж байгаа юм шиг тий бүрийгээ тий ингээл тий хуруу муруу гар марынхан даралт маралт нь амар глоу хийцэн тий хэлээр гэл тий ингээд тэнгуут ингээд яг зүгээр нэг тийм нэг beautiful хүмүүс байгаад байгаа байхгүй юу бүгдээрээ тийм амар тийм секси гоё царайлаг хүмүүс нь чаашийн тэгтэл дотроосоо ингээд нэг гэрэлтэж байгаа дуртай юм хийж байгаа болохоор тэгэхээр яг хуу ажилчин болоход төрсөн хүн гэж бол байдсан шүү дээ байдаг дарга болоход төрсөн өнгөж гэж байдаг. Тэгэхдээ гол нь хүн болгоо өөрсдийнхөө дуртай ямиг л хийх нь надад чухал юм санагдал юм л та. Харин тийм эхлээд хүн болгон дуртай юм хийх эрхчлөөг нөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Сургуулаар ч гэсэн тий. Одоо өмнө ингээл бид ярьж байхад сургууль дээр аль дугаар дээр ярьж илаа. Тэгэхэд ингээл сургууль дээр дэвтэр дээр зураг мураг зурангуут нь чи 100 дурлаа гэж буутгадаг ч юм уу тий. Тий, exact. Тэгсэн чинь одоо ингээл нэг хүүхэд хичээл дээр хоор дуу муугаар дуулдаг байсан чинь чи ингээд дуулж чадахгүй байна. Бойл гэл хөөгөө гаргадаг ч юм уу тий. Дуулж чадахгүй байсан ч гэсэн яагаад тэгээд үргэлжлүүлээ дуулаад сайн дуучин болчихлохгүй гэж тий. Шууд ингээл хүслийн ирмэлцлийг шууд няцаадаг тийм систем байгаа даа байхгүй юу. Тэг хамгийн амар нь хүсэл ирмэлцлийг няцаахаас гадна
ихэнх Монголын сургуулиудад бүр 90% улсын сургуулиудад хүсэл эрмэлзлээ илэрхийлэх боломж байдгүй зөө. Зургийн хичээл орохоо болчихдээ шүү дээ. Хэдгээр ангиас хойшоо орохоо болдог үлээ. Зургийн хичээл орохоо болсноо шугам зураг болоо шаачдаг. Шугам зураг гоё. Шугам зураг гоё. Гэхдээ уран зураг, шугам зураг гэдэг хоёр юм чинь they're very different. Very different. Тэр хоёр ч адилхан биш шүү дээ. Тэгснэ зургийнх нь хичээлийг нь шугам зураг болгосноо. Шугам зургийн жоохон явуулж ирсэн алаа ичдэг те байхгүй болгоцсон. Тэ яах матахи. Тэгээ ингээд матигийн сайн хийж чадахгүй бол энэ муу сурдаг тэнэг хүүхэд. Харин тийм. Энэ бол тэнэг хүүхэд гэшээс. Тэгсэн чинь тэр тэнэг хүүхэд чинь өөр одоо юу гэдэг одоо зураг зурдаг ч юм уу эсвэл хөгжим тоглолт ч юм уу те. Сэтгэл зүйч юм уу яг химээ тэн хүнөөс. Окей, fucking genius-уудыг алаад байгаа байхгүй юу? Тэнгуут хартаа ингээд гадаадын ингээд улс орнуудад ингээд гоншигноод иддэг зөө. Америкт, Англид ингээд Монголоос хамаагүй гоё улсууд. За Америк бол шишээ тоол. Гэтэ Англид тэгдэг байхгүй юу? Хүүхдүүд манай боловсролын системтэй амар corrupted. Like dude what the fuck те Англи бүр амар гоё зөө. Би ингээд Англид ингээд очиод өөрийнхөө хэн болох хэвээр ямар хүн бэ ингээд надад урам зориг өгөөл ингээд тэр газар л намайг ингээл амар гоё чиглүүлсэн бохгүй. Би бүр амар grateful байдаг бохгүй. Тэнгуут ингээд англичууд өөрсдийнхөө боловсролын системийг shit гэдэг заяа. Голдог заяа. Хүмүүсийн ингээд эрхчлөөг боосон ингээд оюун ухааныг те Ken Robbins гэдэг Английн амар тийм лаг одоо боловсролын тийм мэрэгчлэлтэн байдаг бохгүй. Тэр хүн ингээл нэг яриамаар ингээл өгч явахтай ингээл бид нэр creative school-ыг байгуулах хэрэгтэй. Бүтээл сургуулийг те одоогийн сургууль хүүхдүүдийн creativity dream-ийг алдаг гэж ярьж байгаа. Энэ like what the fuck. Тэгээ чи Монголын сургуулиуд ямар байдаг гэж бодож чинь те бүр амар. Тэнгуут ингээд Монголд ингээд сургуулиуд ингээд бүр за Америкууд, Англичууд те барууны ингээд энэ ихэнх ингээд улсууд өөрсдийнхөө сургуулийн системийг муу гэж байгаа бол Монголынхыг юу юм? Тэ бид нар бол бүр тэ ингээд society-ийн хөгжих тусмаа голтой юугаа society-ийн одоо алдаа дутагдлыг нэг corruption-ыг нь олж хардаг байх л та. Тэнгүүд бид нар нэг тодорхой түвшинд явж байгаа. Тэнгүүд өөрсдийн corruption-ыг харсан. Тэнгүүтлээ өөр арай advanced society-г харангуй тэрнийхээ corruption-ыг харж чадахгүй байгаа байхгүй тий. Сачи өрөвдөлтэй тий. Тэнгүүд одоо юу гэдэг creativity ингээл дэмждэг байх хэрэгтэй гэж хэлж шээ тий. Тэнгүүт ингээл creativity гэдэг чинь дан ганц ингээл зураг зурах ч юм уу, баримл хийх ч юм уу юм биш байхгүй. Тийм шүү дээ. Урлагтай холбоотой байх шаардлага. Тийм, заавал урлагтай холбоотой байх шаардлага байхгүй. Зөв creativity-г одоо юу гэдэг урлагтай холбоотой янз бүрийн practice юмнуудаар ингээд хөгжүүлэх боломж нь байгаад идэг ч юм уу тий. Тэр юмнуудыг хооронд холбож өгөх хэрэгтэй байдаг байхгүй. Одоо математикийн гудаа математик заагаад математикийн хитэн тоо заагаад уйдахтай хитэн тоог нь хэдэн жил заагаад тэрийг нь ойлгоогүй төгсөн хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тийм. Тэнгүүд одоо ингээл математик дээр хүртэл creativity амар хэрэгтэй байдаг тий. За ямар томыг хаана орлуулаа яагаад ингэх юм бол хэрвээ ингээд энэ дэр би одоо үгүй өөр ингээл онлайн физикийн ч юм уу онлайн математикийн хүмүүс ингээд шинэ теори гаргаж ирэхэл тэн дээр ажиллаж байхдаа тэд нар жинхэнэ creative mind ажилладаг байхгүй. Тийм чинь creative юм бүтээж байгаа хүмүүс бүтээл сэтгэлгээ гэрээ хоолоо хийхэд хүртэл creativity чамд хэрэгтэй. Гэрээ тэ чи засахад хүртэл creativity хэрэгтэй тий. Бүх алхам тутамд бүтээл сэтгэлгээ хэрэгтэй. Тэгмээд Монгол зүгээр ингээл fucking тоо бүр ингээл залхтал нэг хитэн томьёогоо цээжлүүлсээр байгаа л тоог бүр үзэн яддаг болгоцсон. Тэгээ тэд нар ингээд зүгээр юм юу шиг болж одоо бид нар ингээд юу зүгээр юм тооны машин шиг ч юм уу нэг тим болж төгсөд байгаа байхгүй юу. Тэр ингээд математик гэдэг юмыг түүл болгож хэрэглэх хүчтэй. Зүгээр өөртөө тэр түүл маягийн болоод байгаа байхгүй юу. Гэтэ болж байгаа юу? Яг үнэндээ. За яг Монголд ингээд зүгээр if you think about as a person тэ зүгээр ингээд орж ирсэн тоог боловсруулад гаргадаг л тийм ажил хийж байгаа байхгүй яг literally тооны машин болж гин гэж би хэлээгүй заяа. Ингээд амар гавлтай орж тоол дан гэж гарч ирдээ тийм биш заяа. Гэтэ гол нь миний хэлээд байгаа амар ironic байгаа байхгүй амар утгагүй те ингээд тооны машин бэлтээд байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө тэр бэлтгэгдсэн тооны машинууд нь яг үнэндээ лигм гарч ирээд malfunction хийгээд error заагаад тоо бодох боломж нь ч байхгүй. Яг гэх юм бол тооны машинуудыг юунд ашиглах вэ те энэ гавлуудыг юунд ашиглах вэ гэхээр үйлдвэрлэл дээр л ашиглана шүү дээ. Үйлдвэрлэл нь байхгүй болохоор орчин байхгүй. Тэгээ баахан хэрэггүй тооны машинууд тэгээд архичин болж дуусаад нөгөөдөл нь писта нэрэ яана айдуулээ. Тийм өөр яах вэ? Лалрын шааж байна. Монгол дээрээ бүр уур гэдэг юм байна. Тийм тэгээ одоо тэгэл нөгөө тооны машин болчингууд нөгөө ямар ч тодорхой нэг хэдэн үйлдэлтэй. Гэхдээ өөрийн гэсэн шийдвэр гаргах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар креатив байдлаар солиушн гаргах чадваргүй тийм нөхдүүд ингээл пам гэж гарч ирдэг байхгүй тий. Тооны машин зүгээр үржүүлдэг тий. Тэнгүү тэрэн дээр нь одоо ингээл ямар нэгэн санаачлаг итвэх юм ингээд гаргах ихэр тийм байхгүй.
угаасаа анханаас суугаагүй юм чи тэрийг нь багаас ингээ хорцсон юм чи яах юм тийм үстэй. Тэстэ тэнийг шааж байна. Бүр нэр үнэхээр утгагүй шааж байна. Зайл биш та. Сургуулиудыг бодглохлоор нэр уур гэдэг юм. Тэгэл яг сургуульд ажилладаг гадаад багш нар the worst заяа. Хамгийн юм мэдэхгүй хамгийн мудакууд нь Монголд төрөд ирсэн. Хамгийн залхуунууд нь хизээж хүүхэд хайрлахааргүй хүмүүс байгаа байхгүй. Хизээж хараас ингээд өөрсөндөө арчаагүй пистакуд гэдэг тий. Ихэнх нь арчаагүй. Царай муутай. Хувцаа энд муухай хувцалдаг тий. Навсаас нь томцсон юм хүмүүстэй хувцаа тааруулаа хүмүүс чаддгүй. Багш хүн гэдэг чинь хүүхдүүдэд үлгэж жишээ байх хэрэгтэй үнийг хэлж байгаа шүү дээ. Монгол багш нар ч гэсэн тийм бас гоё хувцалдаг л дээ. Гэхдээ гэтээ чи гадаад багштай Монголд ирсэн те. Монгол багш нараас double triple цалин авч байгаа. Амар хамаагүй боломжтой байгаа. Тийм ээ өөртөө жоохон цайгаа. Oh my god. Чи ингэ ярьсан чи нэрээ гинт бодгочлаа. Хамгийн царай муутай fashion sense-гүй муухай лалрууд нь Монголд ирт юм биш нэрээ. Өмссөн зүс юм бүр үнэхээр гачин төхөө биш. Тэнгүүд fucking loser-ууд байгаа шүү дээ. Loser-ууд гэхгүй юу? Тэ loser-ууд тэ. Нэг ч cool багш байдгүй, нэг ч cool гадаад хүн Монгол байдгүй байхгүй юу? Дандаа worst of the worst. Тэр нэг солонгос пистаа байдаг байхгүй юу? Анх фарод ажиллаж байхад нэг fucking guy нэг юу ч хийдгүй нэг лалар байдаг байсан. Амар цалин авдаг. Би хамгийн хичээлийн заадаг шээс тэ. Тэр гүлэг юу ч хийдгүй өглөө хурж ирснээр нэг jazz ай тавьдаг заяа. So cringy заяа. Танхимар дүүр нэг jazz ай. Танаа танхимын чинь тэр жигтэн хөгдөг байсан юм шиг. Соёл өгж байгаа юм бид. Хөгдөг байсан юм шиг тэ. Нэг jazz ай тавьснаа. Яваашаа хэн блэ би тэрийг мартцсан байна. Нэг солонгос писта байдаг байсан. Монголд одоо хүртэл байдаг. Амар олон жил байдаг. Нэг солонгоска яваал идэг хөхгүй юу. Дуу мод уулж муулаад хэн бэлээ юм гүйлгч би нэрээ зочмоор ах юм биш та. Тэр нэг ажилгүй нэг лалар нилээ хэдэн сар програм директор ч үлээ юу ч үлээ. Тэр одоо багш юм уу юу юм мэдгүй. Багш юм уу эсвэл зүгээр John coach илүү нэг тийм нэг guy заяа. He's pretty odd. Pretty odd нь шашин. Тэр бистагийн odd нь тийм нэг одордог хүмүүстэй odd заяа. Тэр нэг солонгос их сургууль гэдэг чи юу вэ Монголын? Улаанбаатар юм уу те? Улаанбаатар их сургууль илүү Сүнжин ашиг. Тэ нөө юуны нохоотой нөгөө нэг гимт хэрэг бууруулдаг хөшөөнүүд байдаг шүү дээ. За. Тий. Яагаад гимт хэрэг бууруулдаг вүлээ тэр чинь? Тэр чинь нөгөө муухай юмнаас яадаг, хамгаалдаг, зайлуулдаг, майлуулдаг. Дарга нь тэгж яасан гэсэн те. Энэ нохоонуудыг хийснээс хойш манай гимт хэрэг буурсан гэшээс. Anyway, тэр тэнд нөө нэг тэр гимт хэрэг бууруулдаг хөшөөний тэнд үүдэг сургуулийн багш юм уу юу юм? I have no fucking idea. Нэг гай байгаа байхгүй юу? So anyway, that fucking guy юу ч хийхгүй байсаргаал тэл явчихж байгаа байхгүй. Тэр газар ийм бизнес нь хөгжнө үү, яана уу, nobody cares те. Тийм байна. Гэж аахгүй. За хэдүүлээ яриагаа дуусгах уу гэж. Гүй Фаро анх байхад нэг байсан. John Coe билүү. Тийм солонгос сургуультай улаан солонгос христийн нэг тийм солонгос сургууль. Солонгосууд гэснээс Монголд орж ирж байгаа христийн шашин хүртэл солонгос шатсан байна та. Хамгийн бүр жинхэнэ нөгөө хамгийн болохгүй хамгийн муухай юутай те. Тэр нэг John Coe гэдэг нэг fucking guy байна. Энэ олчлоо шүү дээ та. John Coe цэг official гинэ Instagram нь. 47.8 мянган юутай fucking followers шүү дээ. Teacher and entertainer and producer эдүү нарт шааж шаагатай юм биш. Юу арт за нэрийн хэлтэй тэгэхээр John Coe цэг official K-pop festival in Mongolia 2022 гинэ. Хөөе. Нөгөө John Coe лалрын чимийг олчлоо биш та. Cringe гүлэг байв биш та чи. Тэгээд Монголд K-pop юм шахах гэдэг юм уу те? Гэхдээ энэ Instagram-ийн юун дээр нь ингэж байна. Teacher and entertainer and producer гинэ. Тэгээд edu and art тэгээд Солонгос Монголын тугыг тавьчих. Тэ эргүүнийг лалрын худлаа гадаад пистакуудыг бити worship хийгээд байгаа чи. Харин тийм ээ. Who the fuck is he? What the fuck is he? Playtime маймаар ингээл харангууд нэг октод худлаа нэг цагаан писта харахаараа талчганааш байгаа писта. Хөлтөн баг тэр эртэдийн цагаан писта гэхдээ царайлаг байсан шүү. Гэхдээ өөр цагаан пистаг ярьж тий. Өөр цагаан пистаг ярьж тий. Цагаан писта эсвэл нэг солонгос писта харахаараа зүгээр ингээд догтлоо шаашдаг. Тэгээд ажил төрөлхингүүд юу ч хийж чаддгүй гаруудыг авчраал тий. Тэнгүү тэдрээс илүү хамаагүй cool, хамаагүй боловсралтай, хамаагүй чадварлаг
багш нар боловсон хүч юм Монголд бол байгаа аахгүй юу? Оо кичичин гэр бүлтэй зураг авах болсноо. Family gathering цэг in Mongolia гэжтэй цэг our home гэж чи тэ. Пэс. Ганцхан яриулаа ичлээ гэж. Яа, sorry. Зүгээр би чамаа сонсон шүү сая. Зүгээр энийг хараад уур өгөх. Энэ нэг гөлийсэн хулгайч байна биз та. Гитар тоглож монглоо. Хичээлтэй биз та. Иймэрхүү юм шүү. Oh my god нарта уруулаа будаад нүрэ пүүдэрсэн юм яатсан. Йоо. Look at this guy, man. This guy is so fucking odd in Монгол. God damn it. So fed up of this fucking guy. Тэгснэ энэ биста гол нь хардаа Солонгостой is nobody гэхгүй юу? Definitely. Монголд хурж ирснэ те. Come on man. This such low That's what I quality Korean. mean. Тий. Low quality Korean, low quality American хурж ирээд одоолоо шахаад юм биста. Аа бидний хамаг сор болсон залуучууд биста гадаад яваа шагаад тэгэхээр энэ гүлгнүүд нь оронд нь хурж ирээд байна штэ биста. Тэ нэг цөөхөд үлдсэн тэгээд цалин майланда дарагдаад хямраад байхгүй болоод дуусчих. Яа, за нэг хүн битсэн байна л та биста. I'm so happy to see your Insta гинэ. Seems you love Mongolia. Thank you very much for living in Mongolia. What the fuck? Fuck off, dickhead. Fucking Korean. Монголд амьдэрсэнд Монгол амьдсан баярлалаа. 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 Ой, биста, this guy man. Наадах жааха бөөлц үрээд нэ болоо өстой. Гэхдээ би жоохон хейтэй асахгүй бол сая хоёулаа арай жоохон дараах эхэлчихлээ. Инкулиг байхгүй. Инкул байхгүй болохоор харин Динамик алдаг таашаад. Биста инкулээ чи биста. Хайччваа гөлгөн энийг хамт харахгүй. Тэгснэ ардаа нэг юм тэг нэг ингэдэж шít нэг юм өндөр ингээд сандал дээр нэг гитар ингээд бариад хөлөө кроссыг суучдээ шít биста. Гитар хөгжин тоглоошоо. Motherfuck man. Cover night хийд юм байна. Хөөр хийдөө чаавс. Dear fucking Lord, man, we need less of these twats in this country, man. Seriously, we need less of these kind of people. God damn. Less of this fucking losers. Монголчууд өөрсдөө юм хийхгүй нэг юм гачин пистакуудыг оруулж ирээд писта эднэрийг шүтээ шагаа писта. Everyone knows the Korean oppa гэх шиг. Korea, god damn it. I hate you so much.